За тэгэхээр ер нь хэр их ажилд ер нь авлаа идэв? Одоо яг ажил хайж явах та. За яг 9 сараас хөтөлбөрөө эхлүүлээл аплай идэж эхэлсэн. Гүн байна. Яг 9 сараас л эхлэегүй байна. 10, 12 сард аплай хийсэн. Тэгээд ерөнхийдөө 100 бол арай хүрээгүйсэн. Тийм нэг 60 70 тавьсан. Хэдэн ярилцлаганд орно? Нэг ярилцлаганд орсон. Шууд эхнийхээр эхний кол аваад тэгээд ярилцлаганд дуудаа. Тэгээд арсан. Ер нь яг эхнийхээ орно гэж бол төсөөлөөгүй байсан. Ажил олгогч нараас ер нь ямар хөө одоо quality, скиллийг ер нь харж байгаа юм шиг санагдсан. Яг ярилцлагын үеэр анзаарэгдсэн зүйл юу байна? Багаар ажиллах чадвар хэрвээ гэдгийг ер нь аягүй судалж асууж ах шиг санагдсан. Надаас болохоор Excel асуусан чинь Excel-ийн чадвар хэрвээ гэдээ асуусан. Тэрнээс бусдаар өөр ямар ч техникэл асуулт асуугаагүй интервью дээр. Тэгэл ер нь чи яаж юм сурдаг вэ? Чи яаж хүмүүстэй хамтарч ажилладаг вэ? Чиний даваа тал чинь юу вэ? Сул тал чинь юу вэ? Тэр талын хвчлээ. Ер нь бол тэгдэг. Одоо яг technical skill-ийг болохоор ер нь хүнд ингээ заагаад өчөж болно гэж үзэж байгаа тийм. Тэгээд эрэнгүүт одоо хүний одоо тэр нөө soft skill буюу одоо ер нь энэ хүний зан чанар тийм ямар үед ямар одоо реакц үзүүлдэг, ямар шийдвэр гаргадаг тийм. Ямар хөө одоо зан төлөвтэй хүн юм бэ гэдэг чинь өөр одоо тэр сургах боломжгүй байт юм байна л да. Ягаад гэвэл тэр хүн чинь ингээ өсөж төрснөөсөө эхлүүлээл тийм. Энэ одоо зан чанар ингээ бүрэлдээд явцсан байгаа учраас тэгэхээр компаниуд бол яг өөрийнхөө одоо яг тэр соёлд нийцэж те багийнхантайгаа нэг баг болж ажиллаж чадах тийм хүнийг юу нь бол бас хайж идэг. За ингээд ер нь ажил хайж байгаа хүмүүстэй юу гэж одоо яг эхлэх гэж байгаа хүмүүстэй зориулаад юу гэж хэлмээр байна. Ажил хайж эхлэх гэж байгаа хүмүүстэй бол тууштай байх хэрэгтэй юм гэж ер нь харсан. Нэг жигд хурдаар ингээд тууштай зарайд явж байхад ер нь болдгийм байна гэж харсан. Тэгээд эхний кол авсан бол ингээд уцаар ярихдаа битгий сандраарай. Тэгээ аль болох тайван өөртөө ихтэй яриад өөрийгөө аягүй сайн илэрхийлж чадах юм бол өөрийгөө сайн илэрхийлдэг хүмүүсийг бас ажилд авах сонирхолтой гэдэг юм болоо гэж би анзаарсан. Тийм. Нэмүүлэнгийн хувьд маань одоо яг энэ мэргэжлийн ажлыг эхлүүлэхээс өмнө юу хийж байлаа? Мэргэжлийн ажлыг эхлэхээс өмнө sales assistant хийдэг байсан, зөвөгч бариста. Иймэрхүү ажлууд маань өөрөө эргээд хүний communication skill-ийг маш их сайжруулдаг тийм. Тэгээд тэр нь бол эргээд одоо дараагийнхаа яг мэргэжлийн ажил дээр очиход илүү сайн бэлтгэгдсэн. Тийм байдаг. Тэгээд ер нь бол одоо яг ингээд урилга авсан байгаа шүү дээ тийм ярилцлагын урилга. Тэгээд хамгийн түрүүнд юу хийв? Платформ дээр ер нь хичээлүүдээ хэр үзв те. Тэгээ нэр ярилцлагынхаа урилгыг аваа. Тэгээд надад имэйлээр за энэ хоёр хүн чиний ярилцлагыг авна гэж имэйл явуулсан. Тэгээд тэгэхээр тэр хүмүүсээ шууд LinkedIn дээр хайж үзээд тэгээд тэр хүмүүсээ зургийг орж авсан. Тэгээд нэрээ царайг нь харж авчаад за би ер нь ийм хүмүүстэй ярилцах юм байна гэж бодоод тэгээд жоохон ингээд уртаа ингээд тавьж байгаад ярьж байгаагаар ингээд төсөөлөд ярилцлаганд орж байгаагаар төсөөлөд нэг тийш нэг өдөр бэлдсэн. Тэгээд орсон чинь ер нь сандрал айгүй баг байсан. Ер нь огт сандраагүй. Тийш тэр хүмүүстэй аль хэзээний танилцсан яриад үтцсэн учраас тэ ерөөсөө эхний уулзалт биш юм шиг аяа таньдаг үнтэйгээ ярьж байгаа юм шиг. Тэгэл нээлттэй л тэгж бас яг өөрийнхөө бие барихгүй байхаар илүү одоо ярилцлаганд амжилттай болдог л тоо. За тэгээд мэргэжлийн карьераа тэ амжилттай эхлүүлээд явж байгаа нэмүүлэндээ амжилт хүсье. Тэгээд CPA юм удахгүй тэ аваарай.